Медленно минуты уплывают вдаль, встречи с ними ты уже не жди. И хотя нам прошлого немного жаль, лучшее, конечно, впереди. Скатертью, скатертью дальний путь стелится и упирается прямо в небосклон. Каждому, каждому в лучшее верится. Намайг багбайхад дэлбээ байсан. Намтай сургуульд ороход ажээ байв. Нэгэн тойтон болоход байсан. Хөгшин болсон ч дэлбээ байх болно. На 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 на. Дэлбээ хамтлаг 30 жил. (1980-ад онд залуучууд оюутнуудыг өвдөгш хүмүүжил, боловсролтой болгон хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, тэдэнд амьдралын идэвхтэй байр суурийг төлөвшүүлэхийн тулд бүх шатны үйл ажиллагаа чиглэгдэж байлаа. Ихтэй сургууль бүр цэнгэнт бүжгийн өөрийн хамтлагтай болох, залуу хүн бүр 10 бүжгийг заавал сурах хөдөлгөөнийг эвлэлийн байгууллагууд үүсгэн зохион байгуулж байсан үед Орос хэлний багш Лиза бүжиг сонирхолтой авиаслаг оюутнуудаа түшиглэн 6 хос бүжигчинтэй анх 1983 онд дэлбээ хамтлагаа байгуулж байсан билээ. Лиза багшийн удирдлага дор 10 бүжгээ сурч эхэлсэн цэнгэнт бүжгийн хөдөлгөөнд сургууль даяар тархаж, факультет бүр хамтлаг байгуулж, дэлбээ хамтлаг дэлбээлж, улсын аврах шалруулах Хаврын баяр тэмцээнд 1984 онд 3 дугаар байр, 1985 онд 1 дугаар байр, 1986 онд 2 дугаар байр, 1987 онд 3 дугаар байр, 1988 онд 1 дугаар байр, 1989 онд 2 дугаар байр гэх зэрэг олон тэмцээнд амжилттай оролцож ирсэн Ангаа ухааны дээд сургуулийн дэлбээ хамтлагийн түүхийг танд бид өгүүлье. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Энэ миний сэтгэл их хөдөлж байна. Ангаа ухааны их сургуулийн дэрэгдэх дэлбээ хамтлагийн 30 жилийн ойг тохиолдуулан Ангаа ухааны их сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан сурагчид, үеийн дэлбээ хамтлагийнхны үеийн төлөөлөгчдөд энэ сайхан баяр төдрийг тохиолдуулан халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Оюутнууд заавал сурах 10 бүжиг сурах ёстой гэсэн эвлийн хорооноос тийм зааварчилгаа гардаг юм байна. Тэгээд бид нар хэдэн бүжигэн дуртай соёл урлагаараа нэлээд их хамтарч юмд оролцдог хүүхдүүд маань нийлж Лиза багштайгаа нийлээд 10 бүжгээ суръя гэж анх зааланд орсон юм л да. Уран сайхан ч хэсэг оюутнууд над дээр хүрээд ирсэн. Шингүүнж байна, Цэргийн группийн Ганбаатар байна, Оч уран чимгээ дуудагч хүлээ бүжгэлдэг хүлээ үнийг охин гэд хэсэг оюутнууд над дээр хүрээд ирсэн. Тэгээ анх зааланд орсноос хойш бид нар чинь 10 бүжгээ сурах гэж нэлээд юм болсон. Тэгээд энэ түүхтэй холбоотой бид нар дэлбээ гэдэг нэрийг өгье гэж хамтлагтай шийдсэн. Тэр бол санаа Лиза багш маань санаа байсан. За дэлбээ гэдэг маань дандаа үргэлж дэлгэрдэг, цэцгэлдэг, дандаа хөгжин дээшилдэг гэсэн санаагаар бид нар энэ нэрийг өгье гэж шийдээд тэгээ энэ нэр маань бол өдгөө 30 жил ингээд хамт бид нартайгаа явсан бид нар их баярлдаг юм аа. За тэр утгаараа бол бид бас нэлээд бэрхшээлийг давж исэн гэдгийг би бас ярмаар санагдаж байна л да. Тэгээд 7 хоног болгон ректоратын зөвлөгөө ингээд сургуулийн удирдлагууд орж хуралддаг. Бас эвлийн хороог оруулахгүй байж байгаа сүүлдээ бид бас нэлээд идэвхтэй ажилласны үр дүнд ректоратын бүрэлдэхүүнд би бас орж ажиллаж байсан. Тэгээд Цэрэн Надмид багш гэдэг манай оюутнуудыг сайн Монгол улсын гавьяа тэмч алдартай багш хүн байсан. Тэр хүн маань ерөөсөө ойлгохгүй намайг үргэлж зэмлдэг эвлийн хороо нэрнцэн хамгаалан үргэлж оюутнуудыг хичээл номноос нь холдуулдаг. Чиний энэ бүжиг хинт хэрэгтэй юм. Тэгээд тэр үед чинь бид хагас өдөр болгон бас ангаахын дээд сургууль дээр үйлчлэг зохион байгуулдаг. Нөгөө л дэлбээ хамтлагийнхан чинь нөгөө заавал сурдаг 10 бүжгээ оюутнуудаа үзүүлдэг.
Тэгэнгүүт л одоо бусад сургуулийн хүүхдүүд ялангуяа залуучууд их ирдэг. Гадны оюутнуудыг оруулахгүйг тэгэнгүүт нөгөөдөл чинь клубын цонх руу чулуу шидэж хагалдаг. Тэгээ одоо Цэрэн Найдмууд багш намайг зэмлж ирсэн. Чи ер нь нөхөр минь хичнээн цонх хагалуулаад болох уу ингэж одоо ингэж бас зэмлж ирсэн тийм юм дурсагдж байна. Өөрөөр хэлбэл манай ангаахын дээдэд маань бүжиглэгч их олонтой. Тэгсэн мөртлөө тэр үед нөгөө хувцас олддгүй нэг тийм проблемтай үе байсан байхгүй. Хувцас байгаагүй, хувцсны материал бас авах тийм боломж байгаагүй учраас манай ангаахын дээд сургуулийн складанд байсан агтлагдсан тийм нэг атласны хөнгийн даавгаар бид нэр хувцсыгээд тэр үедээ бас цэвлэр нь одоо чимэг хийгээд орж исэн. Тэр гой бүжгийн хамтлагийн хувцс хийн гэдэг бол маш хэцүү үе байсан. Гэтэл нийгмийн идэвхтэй оюутнууд маш ихтэй байсан гэсэн үг байхгүй. Бас тийм одоо миний одоо бодоход бол ер нь спортын хөдөлгөөний эвсэл одоо тэр бүжгийн хөдөлгөөний эвсэл хоёр бол бас тийм орондоо бол адилгүй юм шиг байна. Яг одоогийн юутай харьцуулах юм бол ихэнх талдаа итгэх зүтгэлээрээ явдаг тийм мэрэгжлийн талын юм бол бага л байсан баг л та. Тэгэд бүжиг хийж байхдаа дандаа тоолоод одоо ингэн одоо тэгнэгээл яриад дандаа хоорондоо ярилцчил хийдэг байсан. Одоо санаанд айгүй үлдсэн маа тий. Одоо орох сонирхол бас төрөөд бас нэг бүжиглээд үзчихвэл одоо нэг цул одоо жинхэнэ супер оюутан болчих гэж байсан юм шиг. Тэгээд дэлбээ хамтлагт бол анхаарсан. Аюуш бит хоёр партнер болоод тэгээд энэ дэлбээ хамтлагийнхаа хамтаа одоо юунд нь орж исэн. Хамт олондоо орж бүжиглж эхэлсэн. Тэгээ бид их маш их идэвхтэй байсан. Би баг тэр үеийн анхны л багийн л үйл ажиллагаа штэ. Би бинийхээ мэдэрдэг. За тэр маань тэр өн дээр зогсож би дараа нь тэрэн залгуулж явах шүү. Тэр тэмцээнд бол айгуугаа тэгж орсон. Тэгээд бид нар шагнуулаад интер отродоор явж исэн. Балгаар руу бид нар явж исэн. Тэр одоо аюуш битээр бол балгаар яваад цэнгэл бас нэг өөр тишээ нэг баг руу ороод ингээд анхны л интер отродын бас тэр үед бол олон улсын оюутны отрод гэж байгуулагддаг. Тэрүүгээр бид тэр шагнал аваад ингээд явж исэн. Анхны шагналыг аваад гадаад руу явж исэн. Тийм гой хөгжилтэй тосмжууд байна л да. Тэр одоо салхийг нь хагалж исэн л хүмүүс. Тэгээ бидний энэ хамтлагийн нэг их өрнөлттэй үе бол 1988 онд гэдэг багхгүй юу. Бид нэр тэр үед хотын авраг болж илаа. Хотын авраг болоод ингээд манай эмчил дэлбээ хамтлаг, манай жахваа хамтлаг бүгд ингээд их амжилттай оролцоод тэгээд тэрний шугамар энэ яг тэр үед чинь энэ олон нийтийн үйл ажиллагааг бол хувьсгал залуучуудын эвлийн хороо их сайн дэмждэг, Эренцэн Амгалан багш маань их дэмждэг ийм үе байсан. Ер нь улс орон даяараа хувьсгал залуучуудын эвлийн ажил гэдэг бол их том ажил байлаа. Тэгэхээр улсын аваргын тэмцээн болж явах явцад манай 10 хос орох ёстой байсан мэдүүлгээ өгсөн дэлбээ хамтлагийн маань нэг эмэгтэй нь яг тэмцээний явцад бүжиглж чадахгүй болсон байгаа. Тэгээд тэр үед бол дэлбээ хамтлагийн багш Лиза багш маань энэ нэгдүгээр курст нэг ийм бүжиглдэг охин байгаа. Тэрийг л олж ирэхгүй болохгүй нэгэд тэмцээний дундуур Гамбаахтай хоёулаа сургууль дээрж намайг хайсан байгаа юм. Тэгээ би сургуулийн гаанцанд ингээд хичээл тарчаад ингээд хоол идээ сууж исэн чинь миний арт талд хэдэн хүмүүс ирчээл мөн байна биш вэ гэд хар гайхаад ингээд эргэл харсан чинь Лиза агш үйдсэн. Тэгээд эрэнгүүдээ бид нэр ингээд тэмцээнд орох гэсэн чинь нэг эмэгтэй маань ингэчлээ. Чи яаралтай одоо бид нэр тос болоод. Тэгээд би нэг шүүлэг өгөх гээд нэг атлас барьсан зогсож байсан чинь ерөөсөө л миний цүнх мөнхийг бүгдийг авангуудаа л шууд тэгээд ерөөсөө шууд спортын ордон руу явъя гээл. Тэгэл ерөөсөө 30 минутын дараа ингээл чагсаал 10 хосл ингээл урсаал гараад ирсэн. Тэр дунд би манараад тэгэл юу болсон бэ нэг мэдсэн чинь хөл ерөөсөө юм шалан дээр миний хөл ерөөсөө хүрээгүй. Хоёр бүжгийг хийгээд дууссан. Гамбаах бол намайг ингээл өргөөл хоёр гар ингэсэн чигээрэл тэгэл ямар ч л ясаа хоёр бүжиг хийгээл дууссан. Тэмцээн дууссан. Ангаахын сургууль ямар ч байсан тэр медальт байранд л орж исэн юм да. Тэгээд миний бол бахархахам бүжиг бол ерөөсөө хүнд маш их ирч хүч. Одоо залуу насны ирч хүч. Тэр үед бүжиг сураад ингээ явж байсан манай багийн хамт олон дотроос нийгмийн маш их идэвхтэй, маш их ирч хүчтэй, юмыг аюугаа эергээр боддог, халуун бүх юмыг дандаа сайхнаар хардаг. Эзэж одоо готрон уцалтай биш. Одоо тэгтэл одоо манай ингээд яг тэр бүжгэнд бүжгэлж байсан бүхий л хүмүүс байна. Өндөр нийгмийн идэвх тэр л сайхан идэвхээр аюу нийгмийн өндөр хэрэгцээтэй том одоо байр суурин дээр ажил хийгээд өөрөө өөрсдийнхээ ажил үүргээ маш сайн гүйцэтгээд явж байгаа юм л да. Энэ бол бидний тэр үед л олж авсан төлөвшөл, хүмүүжил, олж авсан дадал зуршил. Одоо тухайн үеийн манай багийн ахлагч одоо уянга заа сурах гад нэг хэсэгтэй болснуудыг бас авч бүжгэлдэг байсан юм шүү. Тэгээ яг энэ нь бол одоо тэгээд ирээдүйдээ бас энэ одоо
бидний амьдралын бас одоо ийм холбох ийм анхны бас одоо сэжүүр болж тэгээ одоо тэгээд бид хоёр одоо тэр дэлбээ хамтлагыг байгуулагдсанаас хойш одоо тэгэл танилцсаал үерхэл тэгэл гэр бүл болоод 2 хүүхэд гаргаад одоо хоёр бас ачтай эмээ хоёр болсон гэдэг. Одоо манай амьдрал бол одоо дэлбээ хамтлагийн бол одоо гүйцэтгэсэн орой бол ийм том юм аа гэж үргэлж бодож явдیں۔ Одоо энэ үе үеийн хамтлагийн ахлагч нар болон үе үеийн энэ хамтлагийн гишүүдэд 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээ л гэж бодож байна. Ажил эрдмийн замидаа арун зүгтээ замнаа одаман татат харсусанч отрын замхин yorobay Уильям Шекспир хэлэхдээ хүн бол агуу. Гэхдээ жинхэнэ хүн бол шүү дээ гэсэн авгаа үнний чанар өөрөө үе үеийн дэлбээ бүжгийн хамтлагт оршиж сайн сайхан гэрэл гэгээдэ бүхнийг цогцлоо чадсан нь сэтгэлд яахын аргагүй төрдөг юм аа. Хаврын баяр тэмцээнд 1990 онд 2 дугаар байр, 1991 онд 3 дугаар байр, 1992 онд 1 дугаар байр, 1994 онд 1 дугаар байр, 1996 онд 2 дугаар байр эзэлж байсан дэлбээ хамтлаг Улс хотын Цэнгэнд бүжгийн уралдаан тэмцээнүүдэд байнга амжилттай оролцож, ангаахын дэлбээ хамтлаг гэж Монголын Цэнгэнд бүжгийн түүхэнд нэрээ мөнхөлж, сургуулийнхаа алдар нэрийг цуурайтуулж, нэрийн хуудас нь болж чадсан юм аа. За бидний үед чинь дэлбээ гэдэг хамтлаг маань их одоо бид нар өөрсдийгөө одоо энэ 30 жилийн өндөрлгөөс харахад яг тэр мандан бадарч явах үе юм болов гэж боддоо штэ. Дэлбээ хамтлаг маань сурлаг сайтай оюутнуудтай, сайхан тэмээс хүүхнүүдтэй, сайхан залуучуудтай үе байсан юм. Яг тэр үед бол жишээлхэд одоо яг одоо миний одоо хамтлагийг агалж явах үед бол 3 удаа алтан медаль, 2 удаа мөнгөн медаль авч ирсэн үе байна. Яг сэргэм хангалттай үе. Ер нь бол дэлбээ хамтлагт би одоо хичээл сургуулиасаа гадна өөрийнхөө цагийг амьдралынхаа оюутан ахуй цагийнхаа одоо сайхан мөчүүдийг өнгөрүүлж исэн энэ явдал бол миний амьдралд бол маш сайхан одоо эрчтэй, хариуцлагатай, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөх гэсэн одоо ийм сайхан үеийг бол яалтчгүй дагуулж явдаг юм аа. Миний хувьд энэ сайхан залуу нас оюутан ахуй цаг маань дэлбээ хамтлагтай холбогдсонд маш их баяртай, өнөө хүртэл одоо их дурсаж, тэргээрээ бахархаж явдаг. Дэлбээ хамтлагт орсон үеигээ би өөрөө хамгийн азтай үе гэж боддог. Оюутан цаг, оюутан нас гэдэг бол хамгийн сайхан үе. Гэхдээ дэлбээ хамтлаг тэр үеийн чимгэн, сод, гайхамшигч гэдэг юм уу, тэр тухайн үедээ өөрийнхөө бүх хамгийн сайн сайхныг дэлбээ хамтлагаар төсөөлж явсан үе байгаа. Энэ үед маань бидний бүжигчдийн хувьд бол хичээлээ хажуугаар намжуулаад бүжгээ хажуугаар нь хийгээд гэтээ бүгдээрээ аягүй сайхан онц сурдаг байсан. Тухайн үед бид зөвхөн бүжиглэхээс гадна бүх хамтлагтай холбоотой бүхэл асуудлыг өөрсдөө бие даан шийддэг байлаа. Тийм дэлбээ хамтлаг бол би миний гэр бүл гэж боддог. За тухайн үед 91-92 онд насаа үтээр тусдаа гарцсан нөхөртөөр хоёулаа дэлбээ хамтлагийнх байсан. Тэгээд тухайн үед чинь баар цэнгэний газар гэж байхгүй. Ямар нэг арга хэмжээ олсны дараа дандаа нэгэндээ очино. Тэгээ биднийг бас 2 дугаар курсэд бас нэг 4 дугаар байранд ороо сэтгэл гундаа явж хахад анигэндээ бид нар очиж исэн. За ингээд манад бол ер нь бол байнгын хэлбэртэй очиод 97 хүртэл яг үүндээ манай гэр хідэн гишүүнтэй юм бэ гэдгийг бид нар ер нь мэддэг байсан. Хамгийн нэг том чухал асуудал бол тоглолтын маань бүжгийн хувцас байла. Тусалж дэмжих тийм улсууд бас төдийлөн байсангүй. Өөрсдөө олцсон багахан хэмжээний мөнгөөрөө бид нар өөрсдөө загвараа зохиогоод материалаа аваад тэр байтугай бид нар
гэрээсээ оёдлын машина авчираад шүнжэнгөө бүгдээрээ хүч авсран тоглолтынхаа хувцсыг ойдог байлаа. Бид нэр хар атлас хувцастай л одоо Латин Америкийн бүжгээ хийдэг байлаа шүү дээ. Тэр үед ч нөгөө жоохон чимэглэлээ хийх гэхээр гялаах юм олддгоо. Тийм ховор үе байлаа. Тэгээ бид нар орой ярилцаа суужсэн чинь сургуулийн хөшгөний дэтэл шар өнгөтэй юм цацаг байсан. Энэ цацгийг бид нар аваад хийчүүл мөн хэрэгтэй юм байна гэдгээ ярьж байгаад орой клубын эрхлэгчийг явахаар нь өндөр шат тавьжгаад нөгөө цацгаа аваад бүх хүмүүстээ хувааж өгөөд тэгээ тэр хүмүүс маань маргааш нь шүүн суугаа оёод нөгөө Латин Америкийн хар атлас хувцас шар тоодонгийн цэцэгтэй болгоод тэрүүгээрээ бид нар тэмцээнд орж өнгө нэмж юм хөгжилтэй юм болж ирсэн. Дэлбэ хамтлаг 30 жил. Хүн заавал нэг талаараа илүү байх албагүй маа. Ер нь бүх юмд тэгш оролцож байвал болдго юм шүү. Хичээл сургуульдаач сайн байж болдог. Дээрэс нь олон нийтийн ажилдаач идэвхтэй оролцож яваад бүх юмыг бол амжуулж болдго юм шүү гэдгийг л одоо онцолж хэлмээр байна. Тэгэхээр хүний амьдралын хамгийн сайхан үе гэх юм бол хүн бүхэн мэдээж залуу нас гэн мэдээж цэцэг навч байгальтай зүрлэх юм бол дэлгэрж идэг, дэлбэлж идэг үе маань хүний залуу нас. Манай дэлбэгийн чинь бүгдээрээ нэг овогтой. Бүгдээрээ дэлбэ гэдэг овогтой. Ер нь бол одоо би 4 жил бүжиглэхэд 4 хавар яаж өнгөрснийг ерөөсөө мэддэггүй. Яа тэгэхээр тухайн үед одоо цаг хугацаа тийжл хурдан өнгөрч исэн байна. 90 онд Монголын сайхан бүсгүй ир гэсэн 2 дахь удаагийн одоо Монголын миссийн тэмцээн болж энд одоо яалчгүй сургуулаад төлөөлж сургуулийнхаа одоо нэр хүндийг гаргах хариуцлагатайгаар би оролцсон юм. Өөрийнхөө партнер болох Ган Хоёгтайгаа 90 оны одоо миссийн тэмцээн дээр бүжгээ хийсэн юм аа. Латин Америкийн одоо цэнгэнд бүжгийг хийжсэн. Миний хувьд бол энэ хамтлагт одоо 2 жил гарам хугацаанд бол одоо курсынхаа оюутнуудтай өөрөөсөө их ах нартайгаа ингээд хамт бүжиглээд эндээсээ бол маш их юмыг сурч авсан. Өөрөөр хэлэх юм бол би хүн болох оюутан ахуйн насыг одоо яаж өнгөрүүлэх тийм ээ, чөлөө цагаа яаж өнгөрүүлэх вэ, өөрийнхөө одоо гоо сайханд яаж анхаарах вэ гэд одоо зөндөө ямиг энэ дэлбэ хамтлагаас бол сурч өөрөөр хэлэх юм бол хүмүүжсэн гэж болно. За энэ эргээд одоо 30 жилийн өмнөх үйл явдлыг дурсахад бол маш сайхан санагдаж байна. Одоо манай одоо бэлгээ маань битүүрч партнер байлаа. Яг нэг жинхэнэ яг тэр нэг тэмцээний үеэр битүүр ингэ поз аваад миний гутал хэлтрэл бэлгээ виткэр намайг аваараа гэж авлаа гэж миний гутал чи нааш гарч ил би татаж гарч ижсэнийг тэр дүүгийг аягүй санд тийм. Манай Амраа гэдэг нэг сайхан бүжигчин залуу маань байлаа. Нэг удаа бид нэг ингээ байсэргээд 40 цаг байсэргээд ингээ нэг харсан чи харин өөрийнхөө партнер Сара гэдэг партнертай байлаа. Тэр партнерийнхөө цээжин дээр нь хичээл ихэ маргааш шалгалтай байсан хичээл ихэ дэвтрийг тавьсан бүтэн тойрог эргээд явж ирсэн. Тэгэл зогсон гутал тэр дэвтрлүүгээ хардаг. Нөгөөтг нь ч гэсэн харуулаа тэгээ сууж идэг. Тийм сайхан хичээл зүтгэлтэй оюутнууд байлаа. Мэдээж яг одоо ангаахта бүжгийн хамтлагт олон яг хосууд учраас эмэгтэйчүүд охтууд их орж исэн учраас 3 дугаар курстэй хүүхдтэй болоод одоо хүүхдтэйгээ хүртэл бэлтгэлийг хийж исэн. За тэгэхээр бид нар бол одоо дэлбэгийн үеийг бол их сайнаар ихтэй залгамжилсан. Сайнаар залгамжилсан гэж боддیں۔ Одоо яагаад тэгэхээр бид нар тэг хүүхдүүдээ тэг сонгож авахтаа тийм ээ ихтэй шалгуур өндөртөө. Тэр одоо хичээл ном нь тэг ямар байна тийм ээ? Одоо дэлбэг гэсэн тэг сэтгэл байна уу? Нэгдүгээр хардаг юм. За хоёрдугаар бид нар хардаг юм ихтэй гоо сайхан. Одоо гоо зүүн талаас нь
их сайн анхаарч авдаг байсан юм. За охтуудаа магтчлаа. Одоо юу ярих вэ? Үзэсгэлэнтэй сайхан охтууд ингээд энэ хамтлагт байдаг төдийгүй тэд нар бүгдээрээ л шилдэг хүүхдүүд байсан. Оюутан залуучуудыг одоо бид нар зөвхөн одоо сэтгэлээрээ бүжиглэхээс гадна бид нарыг дэмждэг бас олон баг хамт олон байсан. Үүний нэг нь болохоор манай оюутны алба байж байгаа. За оюутны албаны декан маань бол Гүр Адан багш байсан тэр үед. За Гүр агш маань бол одоо энэ оюутан залуучууд нөгөө олон тэмцээнд орох, олон одоо нөгөө нэг одоо олон амжилтуудыг үзүүлэхэд бол бас гүн тусалцаа үзүүлж байсан. Гүр агштаас баярлалаа гэж хэлэхэд бол таатай байна. За миний хувьд бол 90-с 95 оны хооронд дэлбээ хамтлагтай бүжиг багшаар нь дасгалжуулагч багшаар багшлагын хажуугаар эднэртэйгээ үе тэнгийнхэнтэйгээ үнэхээр сайхан дотн найз нөхөд болж чадсан. Одоо тэгээд энэ 10 хэдэн жилийн дараа дахин эргээд уулзаад бараг 20 жил болох гэж байна. Дахин эргэж уулзаад энэ 30 жилийн үед оролцож байгаадаа маш их баяртай байна. Ингээд та бүхэн үргэлж ирүүл сарвал дэлбэлж яваарай гэж өрөөе. Ганцхан дэлбээ гэдэг маань бүжиг бишээ. Дэлбээ бол маш том гэр бүл, маш том энэ амжилт, маш том аялал, маш том зугаалга. Нэгээ таны мэдгүй том ертөнц байсан. Тэгээд бид нар бол дэлбээдээ хайртай, тийм ч учир өнөө хүртэл дэлбээ гэсэн сайхан сэтгэлээр амьсгалж, аялж одоо юу гэдгийг зүр сэтгэл маань эндээ цохилж идэг юм аа. Ингээд та бүхнийг ч гэсэн манай энэ дэлбээгийн энэ сайхан хамт олон байн хүлээж байгаа шүү. Арын албанд маш олон хүн сэтгэл зүрхээр зориулан ажилладаг байсан. Манай курсын Улаанбаяр хөгжим аягүй сайхан тоглодог. Тэгээ бидэрт бүжгийн хаяа олддгоо студ гэж байгаагүй. Тэгээ найзынхаа дүүгийн хэрглэж байсан Касио хөгжмийг гэрээс нь гууж аваад манай гэрт очиод хөгжимтэйгээ холбоол Улаанбаяр маань бүжгийн хаяа тоглоод гэртээ студ байгуулаад бид нар улсын авраг болж ирсэн. Он жил өнгөрсөн чи ангаахын дэлбээ хамтлагийн төв үргэлжилсээр үе үеийн оюутнууд хамрагдан суралцж сургуулийнхаа нэрийн өмнөөс уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож Хаврын баяр тэмцээнд 2001 онд 2 дугаар байр, 2004 онд улсын анх дугаар спорт бүжгийн тэмцээнд 1 дугаар байр эзэлж байлаа. Манай хамтлагийн хувьд 1998 оноос 2004 он хүртэл одоо эрүүл мэндийн шилжилт ухааны сургуулийн дэлбээ хамтлаг нэртэйгээр ажиллаж байсан. Миний хувьд 1999 оноос 2004 онд яг өөрийн биеэр Анагаахын их сургуулийн дэлбээ бүжгийн хамтлагт бол орж бүжгэлсэн. За би 2004 оноос 2011 оны хооронд Одон Туяа агшийн удирдлагын доор дэлбээ клубт бүжгийн клубийн ахлагчийг хийжсэн. За энэ хугацаанд бол сургуулийн болон Монголын бүжгийн спортын холбооны улсын чанартай тэмцээнүүдэд бол амжилттай оролцож алт мөнгөн медаль авч ирсэн юм амжилттай байгаа. 4 оноос хойш яг энэ дэлбээ хамтлагийнхаа залгамж халааг одоо таслахгүй байх юмсан гэсэн үднээс одоо өөрийнхөө одоо санаачлагаар сургуулийнхаа оюутны албаны декан Гүр Адан багштайгаа нийлээд хамтраад бол дахин сэргээж одоо дэлбээ клуб хэлбэрээр энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж явсан байгаа. Манай хамтлагийн онцлог
буюу одоо манай дэлбээ 3 дугаар үеийн онцлог нь бид Монгол улсад анх удаага одоо шинээр тухайн үед нэвтэрж орж иж байсан. Одоо бол их өргөн дэлгэр одоо явагдаж байгаа спорт бүжгийн буюу бүжгийн спортын анхны одоо алтан медалыг 2003 онд одоо Монгол улсын спорт бүжгийн улсын анх дугаар хуралдаанд одоо авч ирсэндээ бол баяртай явдаг. За сургуулийн арга хэмжээнд оролцсон хамгийн том арга хэмжээ бол манай эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн 65 жилийн ойн арга хэмжээ байгаа. Энэ арга хэмжээнд бид нэр хамт тоглолтын багаараа бол 4-5 бүжиг бол гаргаж амжилттай тэр тоглолтыг бол зохион байгуулж ирсэн байгаа. Одоо юу гэдэг бүх 8 дахь Хятад ард улсын Өвөр Монголын одоо анагаах ухааны их сургуульд биднийг бол одоо тайлан тоглолтоо тавих тийм одоо юу гэдэг юугаар шагнасан байж байгаа. Дэлбээ хамтлагийг дахин одоо бүрдүүлж одоо тухайн үед одоо 4-р курсын анагаахын 4-р курсын оюутан байсан Чинбат, Оюун сүрэн мөн одоо тухайн үед 1-р курсын оюутан байсан Батбаяр, Сэргэлэн гээд ийм одоо залуучуудын тусламжтайгаар санаачлахаар буцааж одоо дэлбээ 3 дугаар хамтлагийг бий болгож бүрдүүлж тэгээд 2004 он хүртэл бид энэ одоо залгамж шалгааг хадгалж авч үлдсэн. Тэгээ би яг өөрийнхөө хувьд бол яг Монголын бүжгийн спортын холбоонд бол яг улсын шүүгчээр бол 4 жилээр бол ажилласан. Энэ хугацаанд улсын чанартай болон хотын чанартай тэмцээнүүдийг шүүлцэхэд бол оролцож исэн. Манай хамтлагийнхан бүгдээ маш их одоо баярлаж талархаж явдаг 2 хүн байдаг. Энэ нь Монголын одоо бүжгийн спортын холбооны нарийн бичгийн дарга Мөнгөн хоёг болоод Мэд сайхан гэдэг энэ 2 одоо залууд буюу одоо бид нарыг 2001 онд Аврын баяр Цэнгэнт бүжгийн одоо улсын уралдаанаас мөнгөн медаль авахд болоод 2003 онд улсын анх дугаар спорт бүжгийн тэмцээнээс алтан медаль авахд биднийг дасгалжуулж өөрсдөө бас хамт бүжгэлж байсан. Энэ 2 багштай маш их баярлал талархаж явдаг гэдгээ одоо дамжуулж байна. Баярлалаа. Урлагийн наадамд оролцох гэсэн чинь хувцас байдаг охтууд юм аа. Тэгэнгүүт тухайн үеийн улаан сарны хамтлаг дээр очиод би удлаа хэлээд сургуулийн нэг урлагийн үзлэг болох гэж байна. Танах улаан хувцас өгч гэдэг. Тэгээ тэр балааж нь авчаад хав дараад тэгсэн суулсан чинь яг дулаан сарнаад нэг өдөр таарчдаг байхгүй. Улаан сарнаа яг манай өмнө араас нь манай хоёрт орхолцдог байхгүй. Тайзан дээр харах гээд. Тэгэнгүүт яахаа мэдгүй болол манайхан бүлтгэнэ л өстой яахаа мэд хувцас битгий гаргах гээл. Тэгэл октоодынхаа палажууд ингээл үргэвчнүүдэд ингээ хийгээл хав дарчаал. Улаан сарныхан бүжиглэх гээл тайз руу гаран готл заа хувцас өсгөл. Тэгэл хоцоо өсөөл нөгөө октод чи улаан палажны өсөөл ерөөсө тайзны шатан дээр ингээл улаан сарныхантай ингээл зөрж байгаа байхгүй. Улаан сарныхан ингээл нүдэн том болж орж ирээл өөрөөсөө хараад тэгэл зөрөөл бид нар тавьсан бүжиг бүжиглсэн. Тэгээ нэгдүгээр шатанд яг нөгөө яг тухайн хувцастаа бас нэлээ уялдуулаад ингээд гой харагдтлаас нь бид өөрсдөө бүжгээ тавьчихсан учраас улаан сарныг бид нар ч оноогоор ингээд нэгдүгээр хэдэнд даваа гараад ирдэг байхгүй. Тэгэл тайснаас буусны дараа номин ингээд тухайн улаан сарныг ахлах гэсэн номин натаа олцаал чи нэр амар муухай идэргээл нэг юмнууд яриад тэгээд за ингээд өнгөрсөн. Тэгээд дүнгээ сонссон чи манайх улаан сарныг ялчихгүй юу. Тэгээд төмрөө хин 82 надад сургуульд ирээд амар ууртаар хувцас авсан. Тэгээд тэр хоёртой бас нэг хэсэг одоо юу яахгүй их дүнжээ хагарч явсан. Тэгээд сүүл тэгээд очроо авсан л та.
Дэлбэ хамтлаг 30 жил. Дэлбэ хамтлаг улс хотын хосын авраг шалруулах тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож эхний байруудыг эзэлж байна. Дэлбэ хамтлаг байгуулагдсан цагаас улсын урлаг соёлын бүхий л арга хэмжээнүүдэд оролцож Монгол улсын цэнгэнд бүжгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн томоохон хамтлагийн нэг яахын аргагүй мөн билээ. 2010-аас 2011 оны хичээлийн жилээс эхлэн залгамж халаа болсон Дэлбэ 6 хамтлагийн ахлагчаар одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгээд энэ бүрэлдэхүүнээр бид нэр сарны цом 2013 наадмаас эхлэн тэмцээн уралдаанд орж эхлээд Улаанбаатар нийслэл хотын аврах шалгаруулах Виктория клубээс зохион байгуулдаг тэмцээнд хүрэл медаль 3 дугаар байрын шагнал эзэлсэн. Тэгээд үүнээс хойш ерөнхийдөө бүжгийн спортын холбооноос зохион байгуулагддаг уламжлал болгон тэмцээнүүдэд тасралтгүй оролцож бас үүнээс гадна сургуулаа төлөөлөн олон тоглолтуудад бас оролцож байсан. Ерөнхийдөө үе үеийн гишүүд нэгээс Дэлбэ 1-ээс 5 дугаар 5 хүртэл ах эгч нарыгаа ер нь харахад ер нь бидний хувьд өөрсдөө амар их хичээл зүтгэл энэ их том мэрэгжлийг эзэмших гэж сурж байгаа. Хажуугаар нь бүжгийн спортоор бас өөрсдөө хөгжүүлэх гэсэн энэ сэтгэлийн хажуу байдаг учраас тэнд аим их сэтгэл зүрхээрээ ханддаг. Тэр энэ байдал маань бас эргэж Дэлбэ гэх сэтгэл зүрх дотор нь үлдээж эхэж буцаж Дэлбэ хамтлагийн залгамж халаа юу илүү хандсан байх гэж бодож байгаа. Яг энэ шиг бид нэр бас өөрсдийн хүч хөдөлмөрийг тэмцээн уралдаан бүх зүйлд зориулж гаргадаг учраас бас залгамж халаагаа хамгийн түрүүнд юмны түрүүнд бодсоор байгаа. Бид нэр яг энэ цаг мөчид тэмцээн уралдаанд орж ингэж бүжиглж байгаа маань бидний том хариуцлага. Энэс гадна Дэлбэ хамтлагаа үргэлжлүүлэн залгамж халаагаа бэлтгэх нь бидний бас хамгийн том хариуцлага гэж ойлгож байгаа. Тэгээд бид нар залгамж халаагаа бэлдэж энэс цааш 30 жил түүнээс цааш ойн жилүүдийг бас ийм сайхан бүрэлдэхүүн хамт олноороо хүрээгээд хэлэн ухтнаа гэдэгт итгэлтэй байгаа. Би Дэлбэ хамтлагаа нураахгүй авч явж исэн. Унтраахгүй авч явж исэн хүүхдүүдтэй үнэн сэтгэлээсээ баярлж байгаагаа би илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл энэ Дэлбэ хамтлагийг байгуулахад нөр их хүч хөдөлмөр гарсан. Тийм ээ. Дэлбэ нэр нь хүртэл дэвшин дэлгэрч дэвжин урагшлагыг бэлэгдсэн энэ л хамтлагт үеийн үед бүжиглэж байсан бүжигчид, сурган хүмүүжүүлэгч багш нарт 30 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлж 40, 50, 60 жилээрээ учран золгохын өрөөл өргөе. Дэлбэ хамтлагтай сэтгэл зүрхээр хамт байдаг та бүхний амьдралын ариун үс үеийн үед дэлгэрч, дэвшиж, дэвжиж байх болтугай. Дэлбэ хамтлаг 30 жил.